Чи тэгээд энэ амьдралаас хүссэн зүйлээ авсан уу? Тийм ээ, би тэгсэн. Тэгвэл чи юу хүссэн юм бэ? Энэ хорвоод өөрийгөө хайрлагцсан гэж дуудуулж бас хайрлагцсан гэдээ мэдрэхийг хүссэн. Бид бүхэн амьдралдаа хэн нэгэн байхыг хүсдэг. Бид бүхэн энэ амьдралдаа хайрлагдаж бас халамжлагдахыг хүсдэг. Тэгвэл бид хэн нэгэн байх эсвэл хэн нэгэнд хайрлагдахыг ямар үнцээр олж авдаг юм бэ? Зарим хүмүүс төрхөөсөө л бусдаас шаардлагагүйгээр хүсэхгүйгээр хайрлагдаж өөрийнхөө эргэн тойронд хэн нэгэн байж чаддаг. Гэтэл зарим хүмүүс яг үүний эсрэгээр бүх насаараа бусдаас хайр халамжийг хүсэж хэн нэгэн байхын төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Үүнд ямар нэгэн логик тайлбар байдгүй. Энэ асуултын хариултыг хүн шувуу өгөхийг зорьсон юм. За юуцанда манайхаа хэдүүлээ кино задлангийнхаа дугаараар уулзаагүй нилээд утсан байна. Энэ бол спойлер задлан биш ээ. Та бүхэн ялгаж салгаарай. Комментээр андуураад байдаг шүү. Спойлерууд үйл явдлын ярьдаг кино задлан бол киноны артлыг ярьдаг. Тэгэхээр анхаараарай. Кино задлангийн дугаар шүү. Тийм учраас өнөөдөр хуучны сайхан цагийг дурсаад 2014 онд гарч байсан хүн шоу эсвэл үл тоолтын гинтийн давуу тал гэх өрмөц кино талаар ярьж хөр бэлтгэлээ. Энэ кино бол яалтчгүй хүн болгоны үзэх ёстой бас хүнд нэгийг бодуулж чадах кино үлээ. Хүн шоу бол алдарт найруулагч Александро Жи Нарутигийн найруулсан бүтээл бөгөөд анх 2014 дэлгэсэндээ гарч байж. Найруулагч Александро Жи Нарутиг та тэр жил гандан ном уншуулад Оскар авч байсан алдарч жүжигчин Леонардо Ди Каприогийн Revenant киногаар нь сайн мэдэх бах. Монголоор Долоон голтон гэж орчуулсан байдаг шүү дээ. За бидний ярьж байгаа энэ киноны гол дүрүүдэд Майкл Китон, Эдвард Нортон, Эмма Стоун ба Наоми Уотс зэрэг жүжигчид тогсон бөгөөд хүн шоу кино нь 2015 оны Оскарын шагналаас шилдэг кино, шилдэг найруулга, шилдэг зохиол ба шилдэг зураглаач гэх дөрвөн алтан баримлын эзэн болж үзэг шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээг авч хүртсэн. Мөн дээрээс нь 18 сая долларын төсвөр хүртсэн уг кино маань дэлхийд дахны бокс офисоос нийтдээ 103 сая долларын орлогыг олж. Хүн шоу киноны өөр нэгэн заавал дурдах ёстой зүйл бол зураг авалт. Кино маань ерөнхийдөө 1917 кинотой нэгэн адил continuous shot буюу үргэлжлсэн урт зураг авалтаар хийсэн байдаг. Яг бодит байдал дээр бол хүн шоу кинонд нийт 16 удаагийн кат орсон байдаг. Hidden cut гэж ярьдаг шүү дээ бид нэр. Өөр нэгэн дурдах хэрэгтэй зүйл нь киноны хөгжим бөгөөд киноны туршид хөгжим зөвхөн нэг л бөмбөрчний аяс танд сонсогдох болно. Ер нь бол яалтчгүй өрмөц сонсогдож байгаа ч тийм. Одоо харин киноныхоо үйл явдлыг товч ойлгоод гүн аяллаа эхлүүлцгээе. Нэгдүгээр хэсэг. Эрүүл ухааны төлөөх сэтгэл түвшин тулаан. Киноны маань эхний хэсэгт Ригэн буюу хүн шувуу маань бясалгал хийж байх явцдаа агаарт хөөрсөн үзэгдлэр эхэлнэ. Ингээд түүнд удалгүй охин Сэмээс нь дуудлага иргэн авахд ганц цэцэг аваад ир гэсэн биш бөө юм болж аав руугаа урж гарнаа. Араас нь жүжигийн арын албанаас залгаж Ригнийг тайзан дээр бус жүжигчид хүлээж байгаа талаар мэдэгдэв. Ригэн Томсон бол 80-90-ад онд эд гялцаж явсан Холливуудын жүжигч юм аа. Түүний бүтээжсэн хамгийн алдартай дүр бол хүн шоу гэх супер баатар бөгөөд хүн болгоны зүрх сэтгэл тодрон үлджээ. Гэвч түүний хүн шоу байсан өдрүүд бол тэртээ хасад аль хэдийн хоцрон үлдсэн байв. Бас дээрэс нь түүний нэр хүнд, карьерч тэрч бүл эхнэр охин хоёртой цуг хамт үлджээ. Одоо бол Ригэн Холливуудад нэр төдий зөвхөн түүхийн номон дээр бичигдэх мартагдсан хүмүүсийн нэг болж. Хэдий тийм боловч Ригнийг хаасаагүй явсан хүмүүс л хүн шоу гэж харсан хэвээрээ л. Ингээд эцэст нь шалдаа буусан Ригэн ч өөрийн карьерээ аврахаар эцсийн аргаа болгож алдарт Бродвейн театрт хөл тавихаар шийдэж. Бүр өөрийнхөө жүжиг өөрөө гол дүрдэн тоглож шүү дээ. Эндээс л манай киноны үйл явдал маань эхэлж байгаа юм. Киноны эхний хэсэгт бид түүнийг хэрхэн байдгаа баран өөрийнхөө урд өмнө хизээч хийж байгаагүй зүйл дээр ямар өндөр бооцоо тавьсан болохыг харж болно. Гэхдээ энэ удаад ч хорвоо Ригний нөлөөсөнд цадцсангүй. Түүний тавьж бүү бид хайрын тухай ярихдаа юу боддог вэ гэх жүжигэнд үзэгчдэд тоглогдоогүй багтаал түүний хүслээр огтхонч болж өгсөнгөө. Учир нь жүжигэн дээр хамт тоглож байгаа Ральф гэдэг нэг нөхөр жүжиглэн гэж зүгээр галж өгчөө. Ральф бол нэг бол хитрхи их жүжиглээд нэг бол ямар ч реакц центр гаргаж өгөхгүй. Нэгэсэндээ өөрийнхөө дүрдээ орж чадлаггүй Ригний уурыг барж ёстой л нэг үзэн ядалтыг төрүүлээстэй. Гэвч түүнд олдох нь энэ л байв. Ингээд Ральфыг ямар нэгэн нюансгүй ямар ч авьяасгүй нүд өвтгөн жүжиглэлтийг харж байхдаа Ригэн түүнийг зүгээр л үхээд өгөөсэй гэж хүсэж. Харин энэ үед бурхан түүний хүслийг сонсож Ральфийн толгой дээр театрын том гэрлийг унгав. Энэ мөч Ригний хувьд эргэлтийн мөч байлаа. Учир нь Ригэн өөрийгөө энийг хийсэн гэж бодов. Аргачлгүй шүү дээ. Ральфийн яргалалтыг харж байх явцдаа дээшээгээ тайзны гэрэл рүү харж түүнийг үхээд өгөөсэй хэмээн бодсны дараа энэ явдал болсон шүү дээ. Тэг үн явдлыг харсан Джек буюу Ригний хамгийн сайн найз өмгөөлөгч нь түүн дээр гүйж ирээд юу болоод байгаа талаар асуухад Риг нэхлээд хэлж байгаа. Энэ би байсан юм аа гэж саяхан олж авсан хүч чадлаа хэлэх гээд байгаа юм шиг. Гэхдээ Джек ойлгосонгууд бол Ригнийг шуудхан л Ральфи оронд хин нэгэн арай дээр бас алдартай жүжигчнийг овчир хэмээн зарлигдав. Эцэст нь тэр явн явсаар өрөөнд орж ирэхэд зурагтаар төмөр хүн киноны жүжигчин Роберт Дауни Жуниор зурагтаар гарч явахыг олж харлаа. Харин энэ мөчөд түүний дотроос нэгэн дуу олон сонсогдож эхлэв.
Тэр муу алиалагч чиний авьяасны талд л хүрнэ. Гэхдээ тэр муу новш лаазан хүн гэдэг юмараа саятан болж байдаг. Энэ дуу хоолой бол Ригний дотор оршин байдаг нэгэн өөр зүйл байв. Тэр бол хүн шувуу. Хүн шувуу бол Ригний дотор зөрчилдөөнтэй оршдог түүний ухамсар юм. Нэг ёсондоо хүн шувуу бол Ригний дотор оршдог асар том эго гэж хэлж болно. Ригний хүмүүс хүн шувуу гэдгээр нь хамгийн сайн мэддэг. Риг нь мянган өөр кино тоглосон ч үзэгчид түүний хүн шувуу л гэж харсаар байх болно. Тийм учраас түүний дотор анхаарлын төвд байхыг цаг ямагт эрэмэлздэг, өөрийгөө бусдаас илүү бас бүхнээс шилдэг гэж боддог бодол үүссэн байна. Тэгээд энэ явсаар гад түүний ухамсар болон хууржээ. Ингээд хүн шувуу Ригний хяналтыг авахын тулд ширүүн дайралтуудыг өрнүүлж эхлэв. Үүнийг ч бид Ригэнд сонсогдох хүн шувууны нарциссист хэв шинжтэй яриануудаас сонсож болно. Нарциссист гэдэг нь өөрийгөө шүтдэг үзэгдлийг хэлдэг юм шүү. Гэвч Ригний дотор хүн шувуунд бүхнийг хяналтандаа авахд нэгэн зүйл саад болж байв. Тэр бол Ригний ухамсарын цаа талд байх бодит Ригэн Томпсон. Өөрийгөө бусдад хүн шувуу гэж харагдахаас аль эрт залхажээ. Тэр бусдад жинхэнэ өөрийгөө таниулахыг хүсэж хүмүүсийн хүн шувуунд биш. Ригний Томпсонд хамаг анхаарлаа хандуулахыг бас тэдний хайр халамжийг хүртэхийг хамгаас их хүсдэг байв. Жохом энэ хүслээс үүдээд тэрээр Бродвейд асар өндөр зардалтай бүтгэн зүйл мэдэгдэх жүжигийг тавихаар шийдсэн байлаа. Эндээс бид Ригний дотор өрнөж буй хүн шувуу ба өөрийнх нь ухамсар хоёрын ширүүн тэмцлийг харах болно. Нэг ёсондоо тэр өөрийгөө хүн шувуунаас илүү гэдгээ батлан харуулахыг хүсэж байв. Өөрөөр хэлбэл уг хоёр зөрчилдөөнтэй орших ухамсарууд нь бүрэн хяналтын төлөө ширүүн тундлааныг өрнүүлж байлаа. Харин дөнгөж сая Вальфд тохиолдсон явдлын дараагаар Ригэнд нэгэн шин зэвсэг гарч иржээ. Риг нь одоо өөрийгөө супер хүч чадалтай гэж бодон бодлоор юмсыг хөдөлгөж эхлэв. Тэгээд түүнийг бидэнд харуулж Сэмиг авчирч тавьсан зэсгийг хандруу шидлээ. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Ригэнч Ральфийн орон тоглогчийн жүжигчнийг олон аав. Тэр бол Майк байв. Майк бол Ригний яг эсрэг талын хүн юм. Майк бол Бродвей театрын хүрээлэлд өндрөөр үнэлэгдэх нэлээд алдартай жүжигчин. Гэвч тэрээр яах гэж Ригний тавьж буй асар өндөр эрсдэлтэй жүжигэнд хүрэлцэн ирв. Майк ирсний дараа Ригэн тэр хоёр бяцхан сургуульд явуулж үзвэ. Энэ үеэр Майк ч Ригэнд маш ихээр таалагдаж түүний хийсэн тэнгэр тулсан үнийг ч хамаагүй төлөж жүжигтэй авахыг бүр Джейкээс хүсэж гарлаа. Учир нь тэр Майкийг ашиглан өөрийнхөө жүжигийг амжилтанд хүрэхийг зорив. Гэхдээ энэ мэдээж юу гэж тийм амархан болох вэ? Хоёрдугаар хэсэг. Өрсөлдөөн. Ийхүү Майк ирсэн цагаас хойш тэр Ригний жүжигийн хяналтыг авахар санаахаж эхлэв. Эхлээд Майк Ригний охин Сэмтэй дотн танилцлаа. Тэгээд үүнээс цааш Майк ч Ригний жүжигэн дээр дур зоргоороо авирлан өөрийнхөө итгээд аран шиг үзүүлж өгч байв. Тиймээс хэрэг бид эндээс дүгнэж үзвэл Майк бол энэ киноны маань эсрэг дүр болж байгаамаа. Майкд Ригний адил маш том эго байдаг. Тэр нь өөрийгөө бусдаас хамаагүй илүү гэж боддог түүний нарциссист зан чанар юм. Майк хайвсан газартаа дандаа өөрийнхөө ноёрхлог тогтоохыг эрэмцдэг бөгөөд түүнийг хэтрүүлсэн аргачлалтай жүжиглэлтээр гүйцэтгэдэг байна. Аргачлалтай жүжиглэлт гэдгээр метод актинг хэлээд байгаа шүү дээ. Майкийн жүжиглдэг арга барил нь бүх зүйлийг бодит байлгах гэсэн хинэрлэж. Тийм болохоор ч Майк Ригний жүжигийг үржилсэн үзүүр дээр нь шууд дүрдээ орж байна гэж арх хүн сүултээ бүр танхим дүрэн үзэгч рүү дүрээсээ гарan ирж Ригний нервийг барлаа. Ригний түүний жүжиг бол бүх зүйл нэм. Тийм учраас энэ жүжиг нь түүний дахин ялцах мөч байж амьдралын шинэ удцыг нээх ёстой байлаа. Өөрөөр хэлбэл энэ хүү жүжигийн дараа хүмүүс Ригнаас хүн шувуу биш Ригэн Томпсныг олж харах ёстой. Гэвч энд нь Майк гарч ирснээр саад дотор болж ирв. Яг үүнтэй адил зүйлийг бол та бүхэн Роберт Паттинсон жүжигчний хямралаас бол харж болох хаа. Тэрээр Twilight киноны цус урагчийн дүрээр хүмүүст хоногсон учраас энэ дүрээс гарахын тулд маш их хичээж маш их шаналж байсан. Тэрнтэй л адилхан зүйл болж байгаа юм. Учир нь Майк болохоор нөгөө Ригний тавьж байгаа жүжигийн гол дүр байж өөрийгөө түүнээс илүү гэдгийг батлах гэж оролдож байсан юм. Яагаад гэвэл Риг нь Майк хоёрыг харьцуулбал хүмүүс Ригнийг илүү таних учраас шүү дээ. Эндээс л Майк ба Риг нь хоёрын хоорондын ширүүн өрсөлдөөн эхэлж байгаа юм. Нэгсэндөө Ригний дотор байсан дотоод тэмцэл нь одоо тун амжилттайгаар савнаасаа хайлж гадны хорчин руу гадаа тэмцэл болон даамжиж эхэллээ. Гэхдээ Ригэнд ганц Майк асуудал болж байсангүй. Энэ зур Риг нь өөр жижиг сажиг асуудлуудтай нүүр тулгарч байв. Эхнийх нь Лаура. Лаура бол Ригний амраг юм. Лаура Ригний тавьж буй жүжигэн томоохон дүр бөгөөд Лаура цаг үргэлж Ригнаас анхаарал халамжийг нь хамгийн ихээр хүсдэг юм билээ. Тиймээс ахин нэг удаа Ригнаас анхаарал халамжийг авахын тулд нөгөө Лаура ч яг Риг нь Майк хоёр алдаж байгаагаар гинт гарч ирээд түнд жирэмсэн болсон гэдгийг хэлээд ав. Үүнд нь ч Риг нь баг зэрэг баламгдаастай. Риг нь хэдийгээр бусдын хайр хүндэтгэлийг цаг ямагт хүсэн явдагч яг өөртөө адилхан хин нэгэн болохыг хүсч хүмүүст их бүдүүлэг хандлагатай байдаг нь энэ хэсэг харагдана. Учир нь тэр өөрийгөө энэ хүмүүстэй адил гэж хүлээн зөвшөөрлөхийг хүсэхгүй байгаа учраас шүү дээ. Ингээд үзэгдэлтод Ригний жүжиг үржилсэн үзүүрээ үзэгчдэд тавихад бэлэн болсон байлаа. Ингэж жүжиг эхлэмэгц Ригний ахин од улдан төрөх үйл хэрэг нь эхлэв. Хэдийгээр жүжигийн эхний хэсэгт нь бүх зүйл Ригний хяналтанд байсан ч удалгүй Майк өөрийн хувийн тоглолтыг явуулснаар тэр аажмаар хяналтаа алдаж байгаагаа ухаарч эхэлнэ. Үүнээс болоод өрсөлдөөнч бүр улам ширүүслээ. Үүний дараагаар Риг нь шууд Джек дээр очингуудаа Майкийг хасах ээж тушаалаа буулгав. Гэвч Майкийг хасахад дэндүү оройтсон байсан бөгөөд галт тэрэг аль хэдийн замаас үлдсэн байв. Ийхүү бүх зүйл өөрийнх нь хяналтаас гарч байгаад бас өөрийнх нь хувьд цор ганц үлдсэн жүжигийг нь Майк хүчээр булааж авах гэж байгаад Риг нь ч бөөн уур болоостой. Энэ бүх бодол бас мэдрэмжүүд нь түүнийг улам бүр зовоож хүн шуунд даваа байдлыг үзүүлсээр л байна.
Бодлого үзэг солигдож Ригэн бөөн уур усаар иргэн нүр удалтынхаа өрөөнд орж ирэхэд түүнийг хэн нэгэн тэнд хүлээгээ зогсжээ. Тэр бол түүний экс эхнэр Сильвия байлаа. Сильвия Ригэн хоёр нэлээд хэдэн жилийн өмнө салцгаажээ. Тэр үед Ригэн хүн шувууноос хойш арай өөр чиглэл уран бүтээл хийх гэж үтсэн ч бүтлгүүтэж нэмээд эхнэрийн араар нь тавинд эхнэрлүүгээ хийсэн кинон таалагдаагүй гэж хутга шийдсэн гэдэг байгаа. Ингэж өөрийнх нь бие тоосон нарцист зан чанараас нь болоод тэр гэр бүлээ бас өөр дүнцэнтэй бүхнээ алдсан аж. Энэ хэсэгдэр Ригэн ба Сильва хоёрын хооронд маш сонирхолтой яриа өрнөдгөө. Ригэн эхлээд өөрхөн жүжигийг санхүүжилтэн зориулаад Малибу дахь далайн иргэн байшингаа зарж байгаа талаар эхнэртэй хэлсэн. Гэхдээ тэгээд араас нь одоо л өөрийгөө зүв зүйл хийж байгаа мэт санагдаж байгаагаа Сильвияд хэлээд онгоц дөргих үеэр өөрийнхөө өхлийг яаж төсөөсөн талаар ярьж гарав. Ригэн хэдэн сарын өмнө жүжигээ тавихаар шийдээд Лос Анжелесаас Нью-Йорк руу нисэж байхад жүжигчин Жорж Клуни өөрөөс нь 2 суудлын урд сууж байгааг анзаарчээ. Тэгтэл удалгүй онгоц агаарын усгалд орон чижирхийлж зорчигчид сандралдаж эхлэх тэрхэн зурт Ригэн өөрийнхөө өхлийн талаар бодсон байна. Хэрв тэр үед Ригэн онгоцонд Жорж Клунитэй хамт өгсөн бол маргааш нь хэн түүний талаар дурсголоо. Энэ талаараа тэр ихнэрт ингэсэн байна. Хэрэг би өгсөн бол маргааш өглөө нь Сэм сониг нээж үзэхэд тэрүүн өрөнд нь Жорж Клунигийн л зураг байна. Минийх биш шүү дээ гэж хэлдэгэ. Эндээс бид түүнийг буцан олонний хараанд орж анхаарлын төвд байхын тулд юу ч хийхэд бэлэн байгааг харж байна. Өөрөөр хэлбэл Ригэн бусдын хувьд тийм нэгэн байхыг хамгийн ихээр хүсэж байна. Үүний дараа Сильвиг гарах гэхэд нь Ригэн асууж байгаа. Бид яагаад салсан юм бэ гэж асуухад Сильвач хэрхэн салснаа хэлээд араас нь чи үргэлж хайр хүндлэлийг бусдаас ирэх бэрхшээлтэй андуурдаг байсан хэмээн хариулдаг. Энэ өгүүлбэрийн гол утга санаа нь Ригэн үргэлж бусдаас хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хүсэн явдаг байсныг илтгэж байгаа юм. Түүнд нандин хүмүүсийг нь хайр чухал байсангүй. Өөрийгөө бусдаар бишрүүлэх хүсэлтэй байж. Харамсалтай нь Ригэн одоо ч гэсэн үүний ялгааг ойлгож ухаараагүй л явсаар байгаа юм. Яг энэ агшны дараа хүн шувууны ээлжид хадгалт гэж ингэж хэлж байгаа юм. Өөрийнх нь амьдралаар хогийн ситком цуврал хийсэн бол хүмүүс чиний энэ философийн хогноогоос илүүд үзэх байсан юм хэмээн тавлав. Гэвч өнөөрөө Ригэн өөрийн доторх дайсантайгаа уулзсан сацуу гадаад дайсантайгаа ч мөн уулзлаа. Жүжигийн завсарлагын дундуур Майк хамт кофе ууя гэж хэлэн дагуулад гарчээ. Гэсэн ч Майк түүнийг дагуулan нэгэн пабд яваад оров. Энэ үед Майк Ригэн танд ингэж байгаа. Энд бүх зүйлс миний дүрмээр л өрнөдөг гэж тайлбарлахыг хичээж байсан ч пабд байсан хүмүүс Ригнийг танин хүн шоу гэж дуудаад түүнтэй хамт зураг даруулахыг хүсчээ. Ингэхдээ Майкийг бүр нохон ч нэ тоосонгүй. Үүнд нь бөөн уурулсан Майкч гарахдаа Ригнаас яагаад жүжигчин болсныг нь асуухад Ригэн ахлах сургуультай жүжиг тоглож байх үеэрээ Раймон Карвер гэх том зохиолч өөрийнх нь жүжиглэлтийг магтсан учраас гэж хариулаад өөрийнхөө хадгалж авдаг салфетик дээр Карверийн бичвэрийг харуулж. Гэвч үүнд нь Майк хэлж байгаа. Өгшөө тэр салфетик дээр бичиж тэгэхээр тэр согтуу байсан хэрэг гэх мэтээр Ригнийг доош нь хийх гэж оролдоостой. Эндээс бид Майк үнэндээ Ригний оронд очиж мөн бусдаас л хайр халамж анхаарлыг хүсэж байгааг ойлгож болох юм. Ийхүү Ригнийг сайхан даапаасны дараа Майк өөрийн танил жүжигийн шүүмжлэгтэр явсан очиж яриа өдөж энэ үдлээрээ Ригнаас илүү гэдгийг нотлохыг оролдож байгаа юм. Тэрхүү шүүмжлэгчийг Табита гэдэг бөгөөд тэрээр мөн Ригний алдар хүндэд татаархаж Майктай нийлэн түүний жүжигийг устгахыг хүсэж байгаа харилцан яриан дундаараа илэрхийлээд авлаа шүү. Эндээс бид Майкийн хамсаатан буюу киноман өөр эсрэг дүртэй албан ёсоор танилцлаа. Үүний дараагийн хэсэгт Ригэн Сэмиг өрөөндөө байх үеэр нь олж узахдаа түүний ахаад хар тамхи хэрэглэж байгааг мэдээд загнасан ч өөрийнх нь ганц охин ингэж хэлсэн гэж байгаа өөдөөс нь. Things are happening in a place that you ignore. A place that, by the way, has already forgotten about you. I mean, who the fuck are you? Бас дээрээс нэмээд жүжигийн сүүлийн хэсэгт Майк бас хяналтыг гартаа авах гэж оролдсон хамтран тоглож байсан Лесли гэх жүжигчнийг төгсгөлийн хэсэгт зориулан чихнээс арилтаан хий энтергээд тэнэгтэж өглөө. Энэ бол Майкийн би бол энтхийн гол хүн гэдгийг харуулах гээд байгаа бас нэгэн орлого юм уу та. Ингэж ихний үзүүрч амжилттай төгсөв. Ингээд маргааш өглөө Ригний жүжигийн талаар нийтлэл гарахад түүн дээр Майкийн үзүүлбэрийг голлон бичиж Ригнийг арын хуудсан дээр жаахан хэсэгт дооглон бичсэн байв. Үүнээс болоод Ригэн галзууртлаа урлаж өөрийнх нь хяналт алдагдаж хин ч биш болж байгаагаа мэдрэн Лауратай муудалцаж Майктай шууд л очиод нудраг зурулж гарав. Энэ хэсэг кинон дээр байсан Майква Ригний өсвөргөлдөө бүр дээд зэгтээ хүрснийг харуулж байгаа юм. Бас дээрэс нь түүний амссан энэ дурамжлал дээр нэмэгдээд түүний доторх хүн шууч гэсэн түүнийг тайван орхисонгүй. Ийм болохоор Ригэн өөрийн хүч чадлаараа энтер имийг нь удирдан авч шидэж өөрийнхөө урыг гаргаастай. Харин яг энэ үеэр нь Джек Ригний өрөөнд орж ирж түүнээс бүх зүйл зүгээр үү гэж асуухад үнэндээ Ригэн гараараа ямиг сүйтгэж байгааг харах болно. Эндээс харин Ригний хүч чадал бодитоор оршин байдгүй эсвэл энэ зүгээр л түүний өндөр эгоноос үүдэлтэй төсөөллөө гэдэг эргэлзээтэй нүрд болно. Үүний хариултыг бид сүүлд нь харах байгаа шүү. Ингээд дараагийн үзэгдэл эхлэхэд жүжигийн 2 дахь өдрийн сүүлчийн хэсэг эхэлж байв. Жүжиг ихний үзэгдлүүдэд амжилттай тавьжээ. Одоо тэд жүжигийн төгсгөл хэсгийг тоглохоор бэлтгээстэй. Энэ үеэр Ригэн Лауратай эвлэрч Лаура цаашид Ригний хайр халамжийг хүсгээ болсон байлаа. Бас дээрэс нь энэ үеэр Ригэн ээж нэгэн цочирдом зүйлийг харан авлаа. Тэр бол Майк Сэм хоёр хөдөлцөн явахыг бүр үнсэлтэй явж байгааг өөрийн хоёр нүдээр харсан хэсэг байв. Нэг ёсондоо Майк Сэмийг амжилттай өөрийн болгосон нь энэ байв. Үүнийг харсан Ригэн ч Майк
Ийхүү түүнд байгаа хамгийн чухал гэсэн зүйлүүд рүү дайрч байгааг ойлгож ав. Одоо Ригэн түүний жүжигээс өөр зүйл үлдсэнгүй. Үүнд бухимдсан Ригэн гадаа гараад тамхилж байх зур хаалган гинт таагдаж түүний халаадыг ураад хайснаас болоод Ригэн хагас нүцгэн гудамжаар эргэн тойрч театр руу орох шаардлагатай боллоо. Ингээд өөрийнх нь хэсэг удахгүй эхлэж байгааг мэдсэн Ригэн ч дүүрсэн хэрэггээд Бродвейн гудамжаар хагас нүцгэн гүйсээр явахад хүмүүс түүнийг Ригэн гэж харлагүй шууд хүн шоу гэж хүлээн авсаар лв. Ингэж өөрийн хамгийн дургүй мэдрэмж буюу хүмүүс түүнийг зөвхөн хүн шоу гэдгээр л хардгийг мэдэрсэн Ригэн эргэн театр дотор ороод жүжигээ шууд тэндээсээ дуусгав. Энэ үед л Ригэн өөрийгөө бүхнийг балдаж хайсан гэдэгт итгэж хүмүүс өөрийг нь зөвхөн хүн шоу гэдгээр харсаар байгаа гэдэг бүр мага ясандаа шингэтэл ойлгож. Ийхүү үзэгдэл солигдоход Ригэн өмнөх өдрөө Майктай хамт очиж байсан өнөө пабда ирэн сархад үрдээстэй. Энэ зураа сархадад халсан Ригэн ч шууд Табита эмэг шүмжлэгч хүүхэнд очиж яриа өдөв. Харин яг энэ өвчтөн Табита Ригэн тандан би чиний жүжигийг үгүй хийх болно. Бродвей бол та нар шиг хин хүснэ ирээд юу дуртай хайдаг газар биш хэмээн шууд занл хийж гарлаа. Эндээс л Ригэн бүх зүйл талаар өнгөрснийг ойлгож эцдээ бүхнийг хүлээн зөвшөөрлөө гэж. Үндэ Ригэн энэ бүх жүжигийг шал дим хийсэн болж таарлаа. Түүний гаргасан хичээл зүтгэл сэтгэл нэгэд бүх зүйл зүгээр л салхинд хийсчв. Бродвейн талбарт хүн шоуг тэд зүгээр л нухчин дарав. Үүнтэй зэрэгцээд Ригний хамгаас их хүсдэг бусд хүлээн зөвшөөрөгдөх бусдын хайр халамжийг хүртэх зэрэг нь өнгөрлөө. Үндсэндээ ертөнц түүний хичээл зүтгэлийг зүгээр л үл тоож Ригэн өрсөлдөөнд ялагджээ. 3 дугаар хэсэг. Агуу төгсгөл. Ийхүү гарцаагүй ялагдлаа ухарсны дараа Ригэн шууд гудамжинд тасартлаа ууж гарав. Харин түүнийг өглөөс ирэхэд хүн шоу Ригнийг хүлээгээ сууж байлаа. Учир нь одоо л хүн шоу удирдлагыг олж авах гэсэн цорын гац боломжтой. Тиймээс Ригэн босоод театр руугаа буцан явах зураа хүн шоуны хэлхийг анхааралтай сонсч байлаа. Хүн шоу Ригний дотроос асар хүчтэй дайран түүнийг чи бол хүн шоу. Тиймээс чи хүн шоу гэдгээ хүлээн зөвшөөр хэмээн ятгах гэж нэлээд үзв. Гэвч тэрээр Ригэн Томпсоны эгог ялж чадсангүй. Ригэн ахин нэг удаа доторх хүн шуундаа өөрийгөө илүү гэдгийг нотлохын тулд шууд хүчээ ашиглан газраас хөндийр нь нисэж дээш гаран цогслоо. Янгих зураа Ригэн өөрийнх нь боломж арайч дуусчихаагүй гэдгийг ойлгов. Тиймээс тэр эцсийн төлөвлөгөөгөө боловсруулж гарчээ. Түүний агуу төгсгөл ийхүү өөрт нь боломж байгааг ойлгосны дараагаар Ригэн шууд хүчээ ашиглан эргэн театр руугаа нисдэг ба яг театрын урд хаалган дээр ирээд явн ороход түүний сууж байсан таксинд жолооч мөнгөө нэхэн түүний араас явн орвоо. Яг үнэн хэрэгдээ Ригэн хизээж нисээгүй ба зүгээр л такси өрөөд өрөөд ирснийг энэ хэсэг нотлов. Яагаад тэгвэл бидэнд Ригэн супер хүчтэй юм шиг харагдаад байсан бэ гэхээр үнэндээ Ригний супер хүч бол түүний доторх Ригэн Томпсоны өөрийгөө онцгой гэж илтгэх арга эцэн төсөөл байсан юм шүү дээ. Тиймээс энэ бүх хугацааны туршид Ригэн өөрийнхөө хүчийг ашиглаж байгаа тэр хэсгүүдэд нь үнэндээ Ригний төсөөлөл байсан бөгөөд тэрээр өөрийгөө онцгой байлгахыг биеийн эд эс бүрээрээ хүсэж байгааг энэ хэсэг нь нотолж байгаа юм. Ийхүү жүжигийн 3 өдрийн тоглолт эхлэв. Өнөө өрөө Ригний жүжигийн бүхий л хувь зайн шийдэгдэх гэж байлаа. Гэвч тэр аль хэдийн өөрийнхөө хувь заяаг хэрхэн дуусгахыг мэдсэн байгаа шүү дээ. Эхний үзэгдлүүд дуусны дараа Ригнийг нүр удалтын өрөөндөө байхад түүний эхнэр Сильвиа дахин нэг удаа орж ирэв. Энэ үеэр тэр хоёрын хооронд ахин нэг удаа сонирхолтой яриа өрнөлөө. Ригэн эхнэрээ араар нь тавьсан тэр орой гэртээ баахан зочдын өмнө өөрийнхөө нэр төргээд бүхий л зүйлийг алдаж. Тийм учраас тэр шууд далайн ирэг рүү очиод усанд живж өгөх гэж байсан боловч далайн залхагад хатгуулж түлэгдэн буцан ирэг дээр гарч ирсэн байгаа. Энэ түүхээ ярьж дуусмагцаа эхнэр охин хоёртоо хэр их хайртайгаа хэлдэг ба үүнтэй зэрэгцэн жүжигийн төгсгөлж эхлэхэд бэлэн болсон талаар түүнд болгов. Энэ хэсэг яг юу болоод өнгөрсөн бэ гэхлээр Ригэн жүжигийн төгсгөлтэй хамт амиа орлохоор шийдсэн байгаагаа тойруу замаар эхнэртэй хэлэх гэж оролцсон байлаа. Учир нь тэр хүмүүсийн зүгээс ирэх хайр халамж, алмайрал зэргийг хүртэж чадлагүй тоогдохгүй байснаас үхэхийг илүүд үзэж байв. Хин нэгэн байсан чигээрээ шүү дээ. Ингээд тэр өөрийнхөө агуу төгсгөлийг гүйцэтгэхээр цэнэгтэй гар бугаа аван гарлаа. Ерөнхийдөө Ригэн өөрийгөө хизээж хүн шуунаас цааш явж чадахгүйгээ мэдсэн учраас тэр одоо бүх зүйлийг хүлээн зөвшөөрж үхэхээр шийдсэн нэ. Ийхүү жүжигийн төгсгөл хэсэг эхлэн Ригэн жүжиглэлтэй тавихтаа ингэж юм. Би яачихсан юм бэ? Яагаад би өргөж хүмүүсээс намайг хайрлахыг хүсдэг юм бэ? Би зүгээр л чиний хүслээр байхыг хүссэн. Гэвч яагаад би цаг үргэлж өөр хин нэгэн шиг байх ёстой юм бэ? Хэмээн өөрийн хэлдэг нөгөө үгсээ хэлв. Гэвч үнэндээ Ригэн уг үгсийг жүжигийнхээ дүрээр биш өөрөөрөө төлөөлүүлэн хэлж байлаа. Үүнийг сонсч байсан Майк ч үүнийг тэр дараа ойлгодог ба Ригэн тандаж "Бууга хаяа Ригэн, тэр чамд хайргүй болсон" гэж хэлв. Энэ үгээрээ Майк ч Ригэн тандан өөрийнх нь цаг үе дуусныг бүр шоолонгуй хэлсэн хэрэг байв. Үүнийг сонссон Ригэн ч эцэстээ албан ёсоор бүх зүйлийг хүлээн зөвшөөрөд өөрийгөө тайзан дээр боодов. Ийхүү энэ үзэгдлийн дараа киноны төгсгөлийн үзэгдэл эхлэхэд Ригэн үхээгүй амьд гарсан байлаа. Учир нь тэр өөрийгөө буудахтаа хамарлууга буудсан бөгөөд золоор мэд гарсан байж. Дээрээс нь тэр хамарлууга буудсанс болоод өөрийнх нь хамгийн ихээр хүсэн хүлээж байсан зүйлч түүн дээр хурч ирсэн байв. Ригэн эцэст нь хүсэж байсан олонний хайр хүндэтгэлийг хүртсэн бөгөөд үзэгчид Ригний үзүүлбэрийг шагшин магтаж бүр Табита хүртэл янзын шүүмжийг сонин дээрээ нийтлэн гаргасан байлаа. Ингэж тэр эцэст нь хин нэгэн болж хүмүүс түүнийг хүн шоу гэдгээр нь харахаа болон жинхэнэ Ригэн Томпсоныг хайрлж эхэллээ. Үүнд нь
Сэм Силвэ хоёрч багтаж байсан бөгөөд түүний дэргэд цаг ямагт халамжлаастай. Ийхүү Ригэн ч хүсэж байсан гэр бүлээ эргүүлэн ав. Киноны төгсгөл хэсэгт Ригэн жорлон орж өөрийнхөө нүрийн боолтыг тайлж байхдаа хүн шувууг тэнд сууж байхыг харддаг. Учир нь хүн шувуу Ригний Томпсонд ялагдлаа хүлээн зөвшөөрн тэнд дуугүй сууж байгааг кино маань энэ байдлаар бидэнд хэлж байв. Ингээд хамгийн сүүлийн хэсэгт нь Ригэн цонхоо онгойлгож өөрийнхөө хүчээр тэнгэр өөд нисэн гардаг бөгөөд араас нь түүний нисэн явахыг Сэм орж ирэн харлаа. Энэ үеэрээ тэр аавыгаа анхудаа бишрэн харсан бөгөөд үүгээрээ Ригний хамгийн том ялт болох Сэмийн хайр халамж ба бишрэл түүнд хүрэн ирсэн байна. Мэдээж энэ хэсэгт Ригэн жинхнээсээ нисээгүй. Энэ бүхэн ахаад л түүний төсөөлөл байсан юм. Уг төсөөлөл нэг ёсондоо түүний нэр хүн дахин тэнгэр мэт дээшээ хөөрсөн гэсэн утгыг зөвлөн илэрхийлж байгаа юм. Ингээд манай кино өндөрлөө. Ийхүү Ригнийг он удаан жил үл тоож байсан үзэгчдийн үнэлэмж Ригний нэг жижигхэн үйлдэлээр огцом мэргэж үл тоолтын гинтийн даваа тал үгээр гарч ирсэн юм. Хүн шоу юмэг энэхүү кино бол хүний ухамсарын гүнд орших, бусдад хүлээн зөвшөөрөгдөх тэр их хүслийг хүндсэн гайхамшигтай кино гам. Мөн дээрээс нь Ригний хамгийн ихээр хүсэж байсан тэр бүхнийг хүсгээ болсон цагт тэр гарч ирсэн уг кинон дээр гардаг хамгийн ёжтой хэсгүүдийн нэг үлээ. Магадгүй энэ киноны бидэнд өгөх мессеж нь хэн нэгэн байхыг хичээж үйл тамаа үзэж явахын оронд өөрийгөө яг жинхнээр нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн утга санааж байж болох юм. Учир нь амьдрал гэдэг цаг үргэлж бид нараар дайжигддаг шүү дээ. Эцсийн эцэст бусдаас ирэх хайр халамжийн үн цэнийг хэрхэн үнэлж болох вэ? Энэ тохиолдолд Ригэн Томпсоны хамрал болж таарах шүү дээ. Тэгвэл та хэдийн хувьд бусдаас авахыг хүсч буй хайр халамж ба хэн нэгэн байх нь хэрүүн зүйтэй вэ? Энэ хариултыг та бүхэн өөрийнхөө сэтгэл хэсэгт бичүүлдээгээрэй. Бид нар заавал уншиж шүү. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжүүлж бүхий л аргыг нэг дороос сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.